Заримдаа яг хатуу зэмлэжсэн бол ээжийг уучлаарай. Ээж нь хайртай та үргэлж чамайг гэж боддог сэтгэл байсан баг. За танда энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За мөн адил утахгүй болохын хүрсэн байрын мэндийг урьдчилан дэвшүүлье. За баярлалаа. За тэгээд таныг маань аяглаад маш гоё мэдлэгэрсэн байгаа. За энэ хөө гоё цэцгийн магтаа. За баярлалаа. Энд маань хэлсэн. За тэгээд энэ хөө амттай та. За баярлалаа. За үүн дотор маш гоё захиа байгаа. Маш гоё хайр хүндэл шингэсэн цагтал байгаа. Илгээс нь өөрөө энэ хөө захиаг бичиж илгээсэн. За тэгээд энэ мэдлэгийн гол утга учир нь гэдэг нэгэн шүлгийг уншихад тавар мэддэг баг. За тэгээд сүйтэй бурхан ичээ минь хайр сүүдэрт орчлон гэрэлтүүлж өгдгийн сургаж хэлсэн хайрын таниугс хүүгийнхэн сүн замыг өргөлж өгөхөд чиглүүлж ирсэн юм шүү ичээ. Хүүн тайдаа хязгаар гэхэр хайртай шүү гэд хүндэтгсэн том хүү сумьягаас гэд. За хүүн хаамаа. Миний хүү одоо яг ажил хийгээл явж байгаа. Хүүтэй баярлалаа. За тэгээд хүүхний нөхөө гоё захиаг нь би танд уншаад байна. Бас адилхан цагтал дундаа маш гоё шүлгийг утга учиртай шүлгийг шингээсэн байсан. За тэгээд сайн байна уу миний ээжээ. Ижээтэй уурлах бүртгэн энэ орчлонд амьдрах нэг өдрийг минь түүнд өгөөрэй. Нүднээс нь нулимс дуслах бүрд намайг нэг сайн ташуурдадаг. Санаашран сууж дутуу нойртой хонох бүртэн саваагүй намайг сайн гэгчин загнадаг. Ижээтэй уурлах бүртэн энэ орчлонд амьдрах нэг өдрийг минь түүнд өгөөрэй. Надад санаагаа чилээсэн нэг өдрийг нь жолов эргүүлэн өгсөн ээжээ. Ээжтэй хүн маш их хайртай шүү. Санааг нь зовоож явсанд уучлаарай. Хүүн ухаан сууж ээжийнхээ энэ хайрыг заавал хариулах олно ээжээ. Миний ээж хүүгийнхээ хувьд хамгийн үзэсгэлэнтэй бас хамгийн дайчин энгийн хэрнээ энэ хороогийн бүхий сайн сайхан зүйлсийг өөртөө шингээсэн тэр гайхалтай эмэгтэй шүү ээжээ. Хүүн дандаа маш их хайртай шүү гэд хүндэтгсэн том хүү сумьягаас гэв. За ийм гоё цагтлыг хайртай хүн танд маань бичээлгээсэн. За баярлалаа. За тэгэхээр та маань сайхан хүүдээ яг одоо энэ хөө хийж байгаа бичлэгнийхээ үеэр маш гоё сэтгэлийнхээ үгийг хэлэх боломжтой. Дээрээс нь яг энэ мөчөд хүүдээ юу гэж хэлмээрээ өмнө нас хүүдээ хэлж амжаагүй те дотроос хадгалж явдаг үгс байдаг бол энэ хөө бичлэгээс хүүдэд амжуулах бүрэн боломжтой. Хүүгийнхаа бичсэн цагтлаас баг ойлгочлоо. Хүүгийнхаа ухаараад бас өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө хичээж байгаа хинээж өдөр бүр харж байгаа. Би гарын 5 хуруу шиг 5 хүүхэдтэй. Миний хамгийн том байгаа. Тэгээд ийм сайхан мэдлэгээ өгсөн хүүтэй ээж нь үнэхээр хайртай шүү. Заримдаа яг хатуу зэмлэжсэн бол ээжийг уучлаарай. Ээж нь хайртай та үргэлж чамайг гэж боддог сэтгэл байсан баг. Миний хүү тэрийг зөвөр ойлгоход баярлалаа. Мөн хүүгийнхаа хүсэл мөрөөдөл болгоно биелэх болтугай л гэж хүсдэг. Тэрэнд нь ээж нь үргэлж дэм болж ард нь бат зогсдог шүү л гэж хэлээ та. Миний хүүгээс өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө одоо бол үнэхээр хичээж байгаа ээж нь өдөр болгон тэрийг харж байгаа. Хэдий завгүй өдөр шөнөгүй ингээд ажиллаа гэж хэлгээ явж байгаа ч гэсэн миний хүү хаяад авч ээжээг ярьдаг. Үнэхээр их баярлалаа хүүдээ. Ээж нь хүүдээ хайртай шүү. Маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд таньда эрүүл энхийг хүсье. Эрүүл энхт энэ хороогийн мянган жаргал саруулах өөр оршинтой ханддаг. Тэгээд таныхаа хүүдээс энэ хороогийн ажил нь амжилттай. Тэгээд хүүдэн зориулж хэлгээд болгоно гэсэн тэрхэн хүслээрээ улсаг өндөр амжилтлуу тэмүүлээрээ бүтээнэ гэсэн тэрхэн хүслээрээ бүхий л амьдралаа гэрэлтүүлж аваарай. Тэгээд хайртай за баярлалаа. Маш их сэтгэлийн
хамгийн нэн зүйлийг энэ л авчирч өглөө. Том хүдээж хайртай би 5 хүүхдээ сайхан хүн болохоор маш их аж аргалтай хүн. Хүүдээс үнэхээр баярлалаа л гэж хэлсэн. За баярлалаа. Тэгээд За баярлалаа.